За юу яадгийг шүү манайхаа шоргуулжны амьдралыг өөрийнхөө амьдралаас илүү сонирхон судалдаг эрдэмтэн шинжээт мэрэгчлэнгүүл нэг зүйл дээр санаа нийлсэн байгаа юм. За тэр нь юу вэ гэхээр ерөнхийдөө энэ явж шоргуулж гэдэг амьтан чинь яг л хүний амьдралыг давтдаг хүнтэй адилхан жаргал зовлон туулдаг ийм хөөрхөн сонирхолтой амьтад байдгийн байна гэдэг дээр санаа нийлсэн байгаа. За монголчууд бид нэр бол энийг бол мэдэхгүй. Бид нэр шоргоолж байтугай том асуудлууд байгаа учраас шоргоолчны баваа шаваа ороо гараа дайн байлдаа энэ зүйлийг бол сонирхоод байх цаг зав байхгүй. Нөө маргаашийнхаа аяг цөөнгийн төлөө явж байгаа манайд бол шоргоолж байтугай юм болж байгаа. За шоргоолжны тухай түүхийг судалсан хүн шоргоолжны нууц дайн ба секс аллаг уралд шарвалт улс төр гэдэг сэдвээр маш том ном өнтер хүртэл зохиосон байдаг. За ингээд шоргоолж гэдэг амьтныг өнөөдрөөс эхлээд хэдүүлээ маш сайн нарийн нямба углуур гарan судлах тийм юу хиймдэ тийм шаардлага үүсэж гин гэсэн. Тэг яг энэ шаардлагын дагуу би салхийг хагаал шоргоолж гэдэг амьтны энэ адармаатай амьдрал адал явдал бүх зүйлийг энгийн үг хэлгээр та бүхэндээ хүүрнэн өгүүлнэ гэсэн үг байгаа. Тэгэхээр маш том сэдв. Ерөөсөө хүний амьдрал болж байгаа бүхэл цус нулимс алаан хядаан дайн байлдан шоргоолжны амьдрал дээр яг цав ингээд давтагдаад явж идэг байгаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд хэдүүлээ part 1 2 гээд шоргоолжоо нэлээд сайн өнгөчөж шоргоолжны талаар нэлээд хөөрхөн мэдлэгтэй болохгүй л дэлхий дээр шоргоолжны тухай бүр шоргоолжист гэдэг хүртэл мэрэгжил хүртэл гарчаад байгаа. Тийм болохоор та бүхэн миний ярих юмыг нэлээд сайн бас тогтож ойлгож бас сонсоорой гэдгийг бас хүсье. Арслангийн түүхийг гоё түүх ярьснаас хойш хүмүүсийн ан амьтныг сонирхох тэр тусмаа арслан болон тийм нийгэмшдэг, иргэншдэг, хамтардаг амьтдын талаар сонирхох сонирхлууд нь бол нэлээд нэмэгдсэн гэсэн тийм ойлголт бол надад төрдөг. Яг тэрнтэй адилхан шоргоолжнуудын тухай өнөөдөр яриад эхлэнгүүт шоргоолжийг та бүхэн нэлээд сайн сонирхдог. Шоргоолжны тухай түүхийг бас зав зай гаргаад сонсдог болох болов гэсэн тийм багцаа надад бол ажиглагдаж байгаа. За ерөнхийдөө юу яадгийг шүү. Дэлхий дээр нэг 16,600 орчим төрлийн шоргоолжнууд байдаг гэсэн багцаа байгаа. Хүүтэн мөнгө цастай төв газраас өөр шороотой ургамалтай газар бол шоргоолжнууд бол жигд тархаад амьдарчихсан. За тэгээд тухайн бүс нутгийнхаа экосистемдээ өөрсдийн гэсэн колони буюу үүр уурхайг байгуулаад тэндээ ингэж ажиллаж амьдардаг ийм жижигхэн шавжуудыг бол шоргоолж гэж нэрлээд байгаа. Цаашдаа ерөн шоргоолжны тоо толгой нэмэгдэнэ, хасагдахгүй. Яагаад тэгэхээр энэ амьтдыг илрүүлдэг технологи судалдаг хүмүүс нь цөөхөн учраас нэг мэдхэд л энэ шоргоолжны тоо 17,000 20,000 ч гэдэг юм ингээд янз янзаа ингээд хувираад хөрвөөд яваад байна гэдгийг та бүхэн бол ойлгох ёстой. За шоргоолж гэдэг амьтан бол колоноороо буюу бүлгээрээ сүргээрээ эвслээрээ амьдардаг юм амьтан байдаг. Энэ 16,000 гаруй төрлийн шоргоолжнуудад нэг л нийтлэг ижил зүйл. Тэр нь юу вэ гэхээр бүлэглэж буюу өөрсдийн хатан хааныгаа тойрон хүрээлж ингэж энэ хорвогийн жаргалтай зовлонтой юм урт өдрүүдийг бол өнгөрүүлдэг байгаа. За дөрвөн шоргоолжноос эхэлсэн эвсэл 40 сая хүртэлх тонны шоргоолжны том эвслүүд хүртэлх янз янзын адармаатай түүхийг бол туулдаг. Хэдий чинээ баг эвсэл байна, төдий чинээ эсрэг эвслүүдэд цохигдож тэдэнтэй нэгдэх эсвэл тэднэрт алуулаад дуустдаг юм янз янзын тийм байгалийн зохилтгоо байдаг. Тэр 40 сая 20 сая энтер гэдэг байгаа тийм тооны шоргоолж агуулдаг эвслүүд колонууд бол хит их эвсэл буюу хит хүчрэхэг колонууд гэж явдаг. Ийм колонууд байгаа газрын бусад шоргоолжны төрлүүд болон бусад шавж амьтдын тоонд бол асар том хүчтэй цохилт үүсдэг. Тэгэхээр шоргоолж гэдэг амьтан бол байгаа газартаа байнгын доминашн буюу энэ довтолгоо
колониг байнга үлдэж өөрийн гэсэн газар нутгаа азаргалан тэлж одоо ингэж ойр хавийнхаа колонуудыг эзэмдэн талхилж одоо ирчүүд ажилчдыг нь боол болгож үлдсэн зармыг нь алж хядаж одоо секс боолчлол гэх мэтийн одоо зүйлд ашигладаг ийм амар одоо бүтэц зохион байгуулалттай амьтад байдаг. Шоргоолж гэдэг амьтдыг бол ерөнхийдөө монголчууд бол нэг сайн мэддэггүй. Уул хаданд ингээ явахаар нэг шоргоолжнууд нэг уул уушиг барьсан тэн дээр бүжигнаад байж идэг юм замбраагүй. Тэрийг нь харчаад манайхан ойлгохгүй одоо элсэн сахар будаа сүүмүү очиж асгаж шоргоолж хооллож буян үлдэж ийн гэдэг тийм нэг амар оркчолд бас их яваад байгаа. Энэ нь бол ерөнхийдөө хэдэн мянган одоо хүнтэй шоргоолжны үүрийг одоо бүснүүлж байгаа, бужигнуулж эвдэж байгаа буян биш жинхэнэ бузрыг одоо хэдэн мянгаар нь үржүүлж байгаа юм бузар үйлдэл шүү гэдгийг одоо өнөөдөр сонсож байгаа та бүхэндээ бас анхааруулж хэлье. Тэр хэмжээний уул уушиг одоо бий болцсон байгаа шоргоолжны үүрийг хийхийн тулд шоргоолж гэдэг одоо амьтны хэдэн 10 үе залуунаас цаг хугацаа, гоо сайхан бүх зүйлийг үрсэн байдаг. Гэтэл нэг мэдхгүй Монгол орк очоод дээрээс нь элсэн сахар ч юм уу литр сүү цацаа зогсож байна гэдэг тэр бүтэц буюу одоо зохион байгуулалтыг нурааж байгаа юм том гэмт хэрэг нүгэлүүлдэж байгаа гэдгийг одоо та бүхэн сайн ойлгоорой. За ингээд шоргоолж гэдэг амьтан болж юу яадаг юм хатан шоргоолжоо тойроод ажилчин одоо шоргоолжууд нь бас ингэж хатан шоргоолжоо одоо тойглох маягтай ингэж амьдрдаг ерөнхий бүтэц байгаа. Гэхдээ хатан шоргоолж нь ганцаархнаа үүрэндээ эмэгчин ч юм уу тийм биш. Өөр олон төрлийн одоо эмэгчингүүд бол байдаг. Бүгд өөр өөрсдийн одоо үүрэг өрөөлттэй учраас энийг та бүхэнд одоо задлаж нүдэнд харагтал ярихгүй бол одоо мэдлэгийн болон ойлголтын зүрх гарна. За шоргоолж гэдэг одоо амьтан за нэг 100 шоргоолжтой нэг үүр байлаа гэж бодъё. Зөв багцаалаад ярьчих. За энэ дээр ингээд мэдээж хатан шоргоолж нь одоо үр удмаа ингээд гаргана. Тэгэнгүүтээ тэр үр удмууд нь дотроо бас хоёр хуваагдана. Ажилчин болон эмэгчин гэдэг. Эмэгчин шоргоолжнууд дотроос нь одоо хатан ирээдүйн хатан одоо тийм шоргоолж үүсэх тийм гаргалгаа байдаг. Бусад эмэгтэй одоо зулцгнууд нь том болоод зүгээр энгийн буюу үр төлөндөг гаргадгүй зүгээр юм эмэгчин одоо шоргоолжноос болдог. Тэр дундаас ганц хоёрхон одоо хатан шоргоолж бий болдог. Энэ яах вэ гэхээр цаашдаа ийм сүргийг юм уу колоныг толгоолж одоо өөрийнхөө эрх мэдлийг үр удмыг залгуулах тийм байгалийн захиалгатай төрж ийн гэсэн үг. За илүү гарцсан хатан одоо шоргоолж яах вэ гэхээр мэдээж үүрэндээ багтахгүй тэнгэрт хоёр нар байдгүй гэдэгтэй адилхан үүрэнд хоёр авгаалтай байгаад байх хэрэггүй. Тийм учраас одоо нэг нь бол хөөгдөж явна. За ингэж хөөгдөж явж байхдаа өөр одоо колон дээр очино. Өөр колон дээр очиод өөр эмэгчин авгаалтай одоо шоргоолж хөгшөрсөн эсвэл өвдсөн ямар нэгэн байдлаар их мэдл нь гангацсан байх юм бол шинээр очиж байгаа юм залуу одоо хатан шоргоолж тухайн одоо хүүрэнд колонд байгаа одоо эсрэг одоо талын шоргоолжнуудтай эвсэж одоо байгаа хатан хааны дүлхэн унгааж одоо өөрийн орон байрыг бол эзэлдэг иймэрхүү одоо улс төрийн болон бүтцийн ийм саанаасаа зохион байгуулалттай байдаг байгаа. Тэгэхээр хатан шоргоолж болчлоо одоо л жаргаад байна гэсэн үг биш. Хатан шоргоолжийг бас унгыг, бари, алын, хорлоо гэсэн янз янзын хор одоо тэр шоргоолжны үүрэн дотор бүлэглүүдийн хооронд чимээгүүд ан өрнж идэг. Тэгэхээр хатан шоргоолж өөрийн гэсэн байгуулсан эзэнт гүрнээ цаашдаа авч явахын тулд ажилчин шоргоолжнуудыг бас хөөрхөн тойглож тэр дундаас бас ганц нэг гайгүй сэргэлэн байгаа шоргоолжнуудыг төвшин дээрлүүлж өөрийнхөө гар хөлийн одоо шадар туслахууд болгоод эсрэг талын бүлэглүүдийг одоо янз янзын арга ажиллагаанд явуулах эсвэл амнисийн эвгүүтгэх гэх мэт ийм хорыг бол найруулад байж байгаа. Хажуугаар нь мэдээж хатан шоргоолжны хамгийн хийх ёстой үүрэг бол өөрийн гэсэн одоо өндөгнүүдийг байнгын гаргах ёстой. Ямар ч байсан очоод эхний удаа одоо тэр үүрний бүх залуу өндөгнүүдийг өөрийнхөө биеэр одоо ингэж гаргаж идэг. За гаргасныхаа дараа тэрийг арчлах ёстой. Арчилж чадахгүй бол ажилчин одоо шоргоолжнуудыг одоо янз янзын аргаар дарамтлан уу, яан уу, ийн үү хамаа байхгүйгээр шантаажинд оруулж агаад өөрийнхөө одоо гаргасан өндөгнүүдийг одоо долоолгож цэвэрлүүлж одоо нааш часан салхилуулж өрөө мөрөө баас хоороошээс цэвэрлүүлж ингэж бас талхилж дарамтлагдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө өндөг байгаа
одоо шоргоолжны одоо тэр үр удам хэдэн хоногийн дараа бол одоо авгалтай болдог. За авгалтай болохдоо өөр ингэсэн одоо им үү ажилчин нь хатан уу гэдэг тийм категорид ингээд хуваагдаад гараад ирнэ. Тэгээд тэрний дараа яах вэ гэхээр мэдээж одоо аман гангаал хөвтөж яг тэр үед нөгөө ажилчин дарамтанд орцсон байгаа шоргоолжнууд одоо тэдний ам руу хоол унд хийж арчилж бааш ясын цэвэл тэднийг бол хөөрхөн том болгодог. За ингээд дүүнрээ хөөрхөн өсөгчөөд байж итэл дүүнэр нь ингээд нас биеинд хүрээд ингээд босоод ирэнгүүт хатан шоргоолжийн одоо ахиж гаргасан үр төлийг залгуулад тэднэр нь одоо ингэж арчлах тийм үүрэгтэй. Өчигдөрхөн өөрөө ажиллаж байсан бол өнөөдрөөс эхлээд дүүнрээ арчлах тийм ажилд бол орж байгаа. За тэгээ хатны хамгаалт аал болон шадар хамгаалт дээрээс нь одоо янз янзын одоо тийм зэвсэгт бүлэглэлүүд гэх үү ингэж одоо хатныг эргэн тойрон хамгаалж идэг, мэдээллээр одоо хангаж идэг. Хажуугаар нь ажилчин ангийн одоо эмх замбраатай байдлыг дэг журманд нь оруулдаг одоо жандарм маягийн тийм шоргоолжнууд хүртэл байдаг. Тэгэхээр ингээд бүхэл бүтэн бүтэц энэ бүх зүйлийн орой дээр одоо ерөнхийлөгч гэдэг шиг хатан шоргоолж байдаг. Хатан шоргоолж өөрөө алдаа гаргах юм уу ямар нэгэн байдлаар одоо өвдөж зовох юм бол яг араас нь өөрийг түлхэж унгаад босоод ирэх тийм хатан шоргоолжны бүхэл бүтэн хэд хэдэн үеуд бол бэлэн байж идэг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө шоргоолжны амьдрал ингээ харахад нэг эмх замбраагүй наачаашаа ингээд яваад хоол унд идээд ингээд явж байгаа тийм биш. Ерөөсө цаг минут болгон алтаар хэмжигдэж идэг учраас энэ шоргоолж гэдэг амьтны амьдралыг судлана гэдэг бол өөр асар их сонирхолтой нийгэм байгаа. За ингээд яг ингээд амьдарч итэл одоо өөр газраас хөөгдсөн хатан одоо шоргоолжнууд хор найруулад одоо тухайн колони одоо урууч тэрслүү үзэлтэй хүмүүсийг эвсүүлээд ороод ирэх юм бол одоо колонд хоёр хуваагдаж хоорондоо хүртэл алдцдаг байгаа. За ингээд цус нүчтэйгөө холдоод үүрээ самраад хин тэнд өөрөө тасалгаануудаараа ингээд өчнөө зодолдоод байж байгаа үед нь хажуу хөрш калааны нөхдүүд нь энэ алтан торгон агшныг ашиглаж өөрийнх нь газар нутгийг болон эмс хүүхнүүд цэрэг цагдаагаа одоо нэмэгдүүлэхийн тулд яг энэ эмзэг үед нь довтолж орж ирдэг байгаа. Тэгэхээр хажуу одоо колонийн хэр эмгцэгцтэй эв найртай байна, яану энэ байна гэж мэддэг тийм өөрийн гэсэн тагнуулын сүлжээг одоо байгуулсан байдаг гэсэн үг байгаа. Тэгэхээр ингээд шоргоолжны амьдралыг ингээд судлах тусам хүний амьдрал нүдэнд чинь улам тод харагдаад байх болно. Сайнтай муутай хүний амьдрал шиг шоргоолжны амьдрал бас бүх зүйлийг даван туулна. За ингээд ажилчин ангийн шоргоолж болсон тохиолдолд хамгийн ихэнд дүүгээ асран дүүгээ том болгоод өөрөө ажилд явна. Ажилд яваад үүрнийхээ эвдэрч гэмтсэн юмыг янзлан дээрээс нь хоол ундандаа явна, ан гөрөөндөө явна, бас цэрэг буюу хамгаалтын үйл ажиллагаанд явна, тагнуулын болон янз янзын тийм үйл ажиллагаанд оролцсон. Ерөнхийдөө ингээд шоргоолж нас ахих тусмаа одоо ингээ үүрэг хариуцлага нэмэгдээд хөгшрөөд үхэн үхтлээ тэр үүрнийхэн болон хатан хааныхын төлөө бүх амьдралаа зориулдаг. Шоргоолж гэдэг амтан бол нэгээс нэг 5 жил амьдардаг гэсэн тийм гаргалгаа байдаг. Хатан шоргоолж ойролцоогоор 15-аас 25 жилийн турш бол амьдардаг. Гэхдээ ингэж амьдарсан хатан шоргоолж бол ерөнхийдөө ховор. Ягаад тэгэхээр зогсоо зайгүй одоо энэ шоргоолжийг чинь унах гэсэн, буулгах гэсэн хор, элдв дот толгоон алах гэсэн оролдлогууд гардаг учраас ингэж олон жил аглаатал сууж байдаг тийм хатан хаач гэж ерөөсөө байдаггүй байгаа. За ингээд шоргоолжны амьдрал бол сонирхолтой, тун сонирхолтой. Мэдээж хатан хаан ганцаараа бусад туслахууд нь бол хэдэн мянгаараа байгаа учраас хатан хаан бүх зүйлийг бас ном журмаар явж байгааг бол мэдэх юм тийм боломж байдаггүй. Ерөнхийдөө ерөнхийлөгч нар вакуумлагдаад худал мэдээлэлд одоо ингээд жихэнд үдэрчдэг гэж ярьдаг шиг яг хатан хааныг тойрон хүрэлж байгаа хамгаалтынхан болон одоо ийм бүлгүүд нь янз янзын одоо мэдээллээр бол хатан хааныг бол зөв буруу бол хангаж идэг гэсэн үг байдаг. За тэгээд мэдээж бүх шоргоолжийг бид нар чинь ажилчин хөрх өсөө туслуулаа гүйдэг гэж ойлгодог. Гэтэл эднэрийн чинь ард нь бас ингээд өрөө тасалгаагаар худлаа өнө хэрэгсэн ингээд хор хутгсан, хоол унд идсэн, гарч ажилд гардаггүй. Тэгээд ингээд хил ам таталсан юм хогийн бэртгчин паразит одоо шоргоолжнууд бас байдаг. За энэ нь болохоор нийт шоргоолжны одоо колонд байгаа шоргоолж нарын нэг 20-оос 25% нэг иймэрхүү бэртгчин багийнууд байдгаа гэсэн тийм судалгаа байдаг. За эднэрийн
хэдий ч нөгөө зохицуулж явах хэвээр жандарм буюу одоо манайхаар бол одоо юу гэх юм бэ? Цэргийн цагдаа маягийн нөхдүүд одоо өөрсдийнхөө өөрөн дотор явж дотоод аюулгүй байдлыг хангадаг. Гадаад аюулгүй байдлыг одоо нөгөө ажилчин шоргоолч буюу арай нэг жоохон том биетэй төрцөн одоо эрүүний булчин чангатай гайгүй биерхүү шоргоолчнууд бол энэ үүргийг авдаг. За энэ үүргийг авсан шоргоолчнууд яг өөрсдийн одоо хариуцсан секторуудад хамгаалтын үйл ажиллагаа явуулаад хоорондоо холбоо харилцаагаа одоо бэхжүүлж идэг. За ямар нэгэн зүйл болох юм бол одоо янз янзын амьтан үүрлөө ойртож явах юм бол тэд нар дуугаа авалцсан. Яг энэ үед нь одоо гадаад болон дотор байгаа нөөцөнд байгаа одоо ажилчин шоргоолж нараас сонгогдсон одоо бүлэглэлүүд нь очиж тухайн саадыг одоо тогтоох эсвэл няцаагаад буцаах ухраах янз янзын тийм тактикийн үйл ажиллагаанд ордог байгаа. Ерөнхийдөө ингээд ажилчин шоргоолчнууд нь хоол ундандаа тэнээд бэлчээд алга болцсон үед хамгаалтанд байгаа шоргоолч нараас зүгээр байхгүй өөрсдийн гэсэн одоо график одоо тогтолцоо сургалтын дагуу өөрсдөө гол дайн тулаанд бэлдэж идэг байгаа. Хэдий ч нэ сайн бэлдэн яг дайн тулааны үеэр одоо цус багуурсан гэдэг аюул сан ойлгосон байдаг учраас бэлтгэлэг бол нэлээд ширхэг байдаг. Тэр тусмаа одоо өөрсдийн одоо хуйг дуулаг одоо хувц сунар жад бүх зүйлийг ирлэж бэлдэх цэргийн болон хүнсний нөөцийг агуулгуудад одоо ингэж байрлуулж тэрэн дээрээ бас хамгаалалт энэ төр найруулж одоо ингэж байнгын дайны бэлэн байдалд байдаг. Тэгэхгүй бол одоо эсрэг талын шоргоолжны бүлэглүүд бас өөрсдөө дайнд бэлдэж идэг учраас хизээ магадгүй бас довтлоод ороод ирэх тийм байгалийн жамтай учраас бүх одоо секторууд бол хамгаалтын түвшинд бол байждаг байгаа. За тэгээд зарим шоргоолчнууд бол одоо мэдээж юу яан шөнийн цагаар ан гөрөөнд гарна. Зарим нь бол ерөнхийдөө хөвчлэн нар гарангуут одоо адал явдалтай яваад нар жарангууд буцаад үүрэндээ ороод үүрээ бэхлээд цайз хэлбэрээр одоо үүрээ хамгаалаад амардаг байгаа. За энэ амарч байгаа үед одоо гадна хамгаалтын одоо ажилчин шоргоолчнууд одоо үүрээ гадна талаас нь бүх нөхцөлийг нь бөглж гаднаас ямар нэгэн зүйл орохгүй байхаар бүх зүйлийг тооцдог. Тэнгүүд өөртөө болохоор гадаа нь таслагдаж үлдээд ямар нэгэн одоо дайсны товтолгооныг няцаа шүнжэнгөө алцааргаад үүрээр ирэхэд баг үхээд дууссан байдаг. За ингээд үхээд дууссан байхад нь дотор одоо сайхан 50 амгалан хонсон шоргоолчнууд үүрээ дотор талаас нь нураагаад гадагшаа гарч ирээд нарны одоо анхны туяаг хардаг. Энэ үед эргэн тойрныг харахад шүнжин алан хядан болоод энэ тэндгүү тасарсан цуснажтойгоо холдчихсон ийм шоргоолчнуудын бас эвгүй төр зэрэг харагддаг. За энэ үед ажилчин анги яах вэ гарч ирээд тухайн одоо сүрсэн байгаа одоо өөрсдийнхөө нэг хэсгийг түүж одоо нэг хонхор ч юм уу жалганд овоолоод өглөөнийх ажлыг хийн. Яг энэ үед нь залгуулад одоо дотор шинээр зохион эмхлэгдэн байгуулагдсан, найруулагдсан хамгаалтын одоо бүлэгүүд гарч ирээд хуваарьт одоо эрүүлийн жижүүрийн үүргээ бол гүйцэтгэхэд ингээд явдаг иймэрхүү арга ажиллагаатай байдаг. Тэгээд хатан шоргоолж бол одоо ерөнхийдөө явж бол энэ үүрэнд байгаа хамгийн гоё амттай хоол хамаг сайн одоо залуучууд хүүхнүүдээр нь өөрсдийнхөө үр зуулцгийг одоо ингэж өсгөж тойглуулж бүр жаргалын дээдэнд гараад хэвтдэг. Гэхдээ бас дотоод гадаад нөхцөл байдлаас болоод янз янзын хор гүүх юм бол хатан шоргоол заримдаа асар ихээр харгисалж өөрийн доор олон шатар түвшмүүдээс эксүүлээ толгойг нь тасдах янз янзын тийм айхтар ширүүн операцуудыг бол явуулдаг байгаа. За мэдээж тултлаа хөгжөөд одоо хамтлаа одоо ингээд юм хийчихсэн колониуд бол хажуу хавирганыхаа колониудын одоо эмзэг байдлыг нь далимдвал дотолгооныг үлдэж өөрийнхөө газар нутгийг бол сайхан тэлж улам сайхан азаргалж тэднэрээс орж ирж байгаа шоргоолч нарыг боолчилж өөрийнхөө үүрүүдэн бааз шээсийг цэвэрлүүлэх одоо янз янзын тийм үйл ажиллагаанд ордог. Шоргоолчнуудын одоо тэр дайн тулааныг ингээ хараад байхад янз янзын тийм гаргалгаанууд харагдаж байгаа. Ерөнхийдөө олон мянган шоргоолчнууд бие биетэйгээ биенийхээ үүрлүүд довтлно. За энэний үр дүнд бол олон мянган одоо шоргоолж амнасаа алдах ийм янз янзын тийм айхтар зүйл болдог байгаа. Тэгээд яг энэ зүйлийг судалдаг хүмүүс одоо саяхан 23 онд камиказ гэдэг тийм шоргоолчны нэгэн төрлийг бол илрүүлсэн. Тэр нь яадаг вэ гэхээр одоо шоргоолч урдаа мэрүүтэй амттай тэрүүгээр ингээд юм зөөгөө явж идэг. Тэнгүүд энэ шоргоолж болохоор яг тэр ирүүнийхэн доод толд юм тусгай хүүдийтэй. Тэр хүүдиндээ асар хүчтэй хор бол ялгаргуулж явж идэг.
Тэгэнгүүт тэр хортой хүүдийнийхэн ард талд шоргоолжны ходоод буюу шүлс ялгаруулдаг шоргоолжны гясалтаа гэж ярьдаг. Манай үеийнхэн сайн мэдэндээ шоргоолж барьж аваад бүкс мөксийн сороод час хийсэн тийм юу хэмтэй асидлэг тиймэрхүү зүйлийг бол амсч исэн байдаг. За шууд тагнаанд амтагдж байна. За ямар ч байсан яг тийм байдаг. За тэнгүүд яг тэр ходоодонд байгаа шүлс тэр ходоодны урд унжуурахтай байгаа уутанд байгаа хор хүчил хоёр хэрвээ нийлээд задрах юм бол асар хүчтэй дэлбэрэлт үүсдэг. За үүнийг камикадзе шоргоолж гэж байгаа. Тэгэхээр энэ камикадзе шоргоолж гэдэг амьтан бол ингээд дайм байлдаанд тулдаанд орохдоо хамгийн түрүүнд чинь за ингээд мэдээ шоргоолж эсрэг талын шоргоолж бөөндөөд гүгээд тэр нөгөөдөөс нь гүн яг гүйжчиод ингээд хүчтэй яг тэр урт талынхаа эрүүнийхэн доотлын уутаараа эсрэг талын шоргоолж мөрөгдөг. Тэгээ ингээд мөргөнгүүд ходоодтай нь хавсарч мөргөөд ингээд асар хүчтэй дэлбэрэлт болдог. За ингээд хор болон шүлс ингээд агаар цацагдаад тал тийшээ унахад өртөж байгаа шоргоолчнор дээр фосфорын бөмбөг гэдэг шиг асар хүчтэй тийм хүчлэг зүйл арьс биеийг нэвтэлж олон шоргоолжныг амийг авдаг байгаа. Тэгэхээр шоргоолж гэдэг амьтан тэр зам камикадзе шоргоолж хөгшрөх тусмаа ямар нэгэн байдлаар дэлбэрэхгүй болвол өөрт нь асар өндөр зовиртой байдаг. Хөгшрөх тусмаа ходоодныхын шүлс болон хорныхын хэмжээ бүр даахын аргагүй их болоод сүүлдээ өөрөө зүгээр зогсож байгаа дэлбэрч өгдөг. Ийм айхтар тийм байгалийн цогцолтгоо. Тэгэхээр өөрийнхөө үүр болон бусад үүрийг дарангуулахын тулд камикадзе шоргоолчнууд хамгийн түрүүнд гүгээд очдог. Камикадзе гэдэг үгийг та бүхэн би нэг ярьж өгсөн нэг монголчууд японлууд довтлоод тухайн үед юу болсон бэ гэдгийг би гоё түүхдээрээ ярьсан бичсэн байгаа. Та бүхэн тийш ороод сонирхол бас гоё түүхүүд байгаа. За ингээд шоргоолж байгаа иргэд орё. Ингээд дэлбэрэлт болоод тэгээ эсрэг талын шоргоолчнууд асар ихээр гэмтэж ийм том алаан хядан болдог байгаа. Тэгээд ерөнхийдөө шоргоолж гэдэг амьтан төрснөөсөө өхөн хүртлээ өөрийнхөө үүр болон хатан хааныхын төлөө бүх залуунаас цаг хугацаа чалах юу гэж бүх юмаа зарцуулдаг байгаа. Шоргоолжнууд хоорондоо яаж байлдаа зодлож нүдэлдэг юм бэ гэж хүмүүсийг асуугаад байгаа. За мэдээж хүчирхэг эрүүгээр нөгөө эсрэг талынхаа шоргоолжийг хазах, татах, тасдах мөн зарим нь амандаа янз янзын эрттэй янз янзын амьтдын хөл гарыг ч юм уу зууж эсрэг тал руугаа хүчтэй гүйж орж нөгөө хэдийгээс гимтээ тухайн амьтны нөгөө нэг хурц жад шиг байгаа зүйл дээр байгаа зүйлүүдэд нь бэртсэн эсрэг талын шоргоолжнууд асар ихээр өвчилж тухайн зүйлээс нь болж тухайн калаанд тахал махал гарах ч гэдэг юм янз янзын тийм хорууд найруулагддаг учраас шоргоолжнууд байнгын бэлтгэлтэй байнгын зэвсэг тулааны нөөцтэй бол байдаг гэдэг тийм судалгаа гарсан. Шоргоолжнууд мэдээж хамгийн сүүлийн төвшөнд бол дайн тулааныг сонгодог гэж байгаа. За мэдээж мундаг хатан шоргоолжтой мундаг ухаантай колонууд байх юм бол дайн байлдаанаас үргэлж зайлсхийж айлуулахаар эсрэг болон өөрлөө довтолж магадгүй колонуудтай найрамдлын гэрээ энэ төр байгуулж бие биендээ 5-10 цаас өгөөд бас нануу цаанаас зохицуулдаг найраа энэ төр хийдэг гэдэг юм. Жишээлбэл шоргоолжнуудыг судалж ирсэн хүн барин 50 нотлоод байгаа нэг юм нь юу гэхээр байгаль дээр ингээд яг байгалийн хуулиар бол хамгийн хүчтэй норшин хүчгэн устгах ёстой гэсэн байгаа боловч бас байгаль дээр ухаантай нь бас үргэлжлээд амьдрах магадгүй амжилтанд хүрэх тийм олон гаргалгаануудын нэг энэ шоргоолжны дипломат арга ажиллагаа юм байна гэж яриад байгаа. Тэр нь юу болдог вэ гэхээр эсрэг талынхаа довтлоод ирэхээр өөдөөс нь амандаа янз янзын ховор идэж уух юмыг өгөөд амнаас аман шилжүүлээд ингээ бие биендээ ингээд найр тавиад нөгөө довтлож байгаа тал нь тэр бүх зүйлийг мэдрээд тэгээд харилцсан бие биендээ буулт хийгээд ингээд дайн байлдаан хийхгүйгээр буцаад явж байгаа тийм тохиолдлууд бас гарч ирж байгаа. Тэгэхээр ямар ч шоргоолжны хамарнаас цус гарахгүйгээр дипломат аргаар бас асуудлыг намжаад чадж байгаа энэ потенциал бол бас мундаг юм байна гэдэг дээр бас дэлхийн эрдэмтэд бол бас нэлээд гайхсан байдгийн байлээ. Тэгээ ерөнхийдөө юу яадаг Бацаан байхад чинь энэ тэнд ингээд харахад энэ тэнд баахан шоргоолжнууд үхсэн байдгийг хараад гайхдаг байсан. За энэ дэр хүн гიშгч юу яач вэ гэж бодсон боловч ясам дээр бас эсрэг талын колонуудтай байлдаад өнгөрсөн тиймэрхүү дайны талбарууд байсан юм байна гэдэг тийм ойлголт бол буцаж төрж байна надад.
За тэгээд идэж тижээлтэй явсан шоргоолжнууд орой үдшийн цагаар одоо гимтэж бэртээд ирэх тэр үед нь бас тусалдаг эмнэлгийн шоргоолжнууд байна. За тэгээд ариун цэвэр болон бүх зүйлийг нь хариуцдаг байна. Жандармууд байна. Дээрээс нь хаалгуудад төгждөг одоо шүний ээлжийн харуулууд гэх мэт ерөөсөө шоргоолжны амьдрал бол тэр чигээрээ одоо мундаг зохион байгуулалтаа заавал судалж явах ёстой тийм шинжлэх ухаан юм байна гэдэг дээр одоо хүн болгон санаа нийлж байна. За ингээд үргэлжлүүлээд яриад байх юм бол одоо шоргоолжны тухай түүх бол дуусахгүй. За тэгээ ихэнх үзэгч сонсогч нар маань 10-15 минутын бичлэг бол айгүй багтаад байна. Нэг аяг угаах гад одоо tej хөвчөө зүгээ таны юм ингээд сонсоод байж тал нэг 15 минут болоод дуусах нь арай жоох утгагүй байна. Та нэг 30-35 байх юм бол ерөнхийдөө айгүй хөөрхөн одоо ингээд бас ажил амжаа зэрэг ингээд явж идэг юм а гэдэг тийм үгийг хэлсэн. Тэгээд тийм учраас одоогийн байдлаар бол бараг 25 минут болж байна. За би үргэлжлүүлээд дахиад 10 минут ингээд текстгүй ярьж байгаа учраас шууд мэддэг барьдаг юмудаа ингээд шавхаад яриад явж бай. Та бүхэн аюутав хийж байгаа юмудаа сайхан чанартайхан хийж ягаарэ. За ингээд юу яая. За шоргоолжоо үргэлжлүүлээд яриа. За шоргоолж гэдэг амьтан одоо дэлхийн хуурай газрын энэ тэндгүү яг ийм колон стилээр байж байгаа нь бол ойлгомжтой. За ингэнгүүт одоо энэ даяарчлагдж байгаа дэлхийн нааш цаашаа хөдөлгөөнөөс болоод асар их хэмжээний шоргоолжнууд бас тал дишээ төв алгасаж нүүж өөр утсан газрынхан таньж мэдгүй шоргоолжнуудаа цохилцож одоо тэндээ эзэнт гүрэн байгуулж байгаа гэсэн тийм судалгаа байдаг. Тэгэхээр шоргоолж одоо өөр газрын шоргоолж өөр газар очлоо гэхээр тухайн газрынхаа экосистемд шууд нөлөөлж байгаа. Өөрөө мундаг үрждэг, өөрөөс дарангуулагч, байлдаанч, адал явдалч амьтан учраас шинэ газар очихоор бол нэлээд их халууцвал зовоож байгааг нэг баталгаа нь бол одоо энэ Швейцар улсын нутаг дэвсгэр төр болж байгаа үйл явдал гэдэг байгаа. За энийг яаж тайлбарлаад байгаа юм гэхээр юу яасан гэдэг юм байна. Хаанаас ч хэлээ. Африк гэлөө Азаас илүү нэг тийм цэцэг одоо амьд цэцгийг одоо буттай наваартай ч юм уу зөөгөөж Швейцар тавьчихсан байна. За Швейцар тавьчаад тэнд ингээд нэг айлд одоо яасан байгаа шургуулж одоо ингэж тавьсан юм байна. За тэнгууд нөгөө ганц хоёр шургуулж нь тэр зөөцсөн байгаа бутнаас нь гарч ирээд тэр хавьдаа ингэж үүрмөр байгуулад улам том болоо хүчрэг болонгуудаа одоо энэ Женевийн нуур гэж яриад байгаа Лак Луманы баруун эргийг одоо эзлэн түрэмгийлж өнөөдрийн Лозанаас Женев хүртэлх одоо нуурын эрэг дагуух газрууд одоо жишээлбэл энэ домино шоргоолжны одоо нүүдэлд бүр идэгдсэн, эзлэгдсэн гэдэг одоо тийм тоо судалгаа яриад байгаа. Энэ нь болохоор асар их том нутаг дэвсгэр. За тэгээ энэ дээр энэ домино шоргоолжнууд ирэхээр нутгийн экосистемийг эвдэж тэндээ одоо өөрсдийн гэсэн эзэн төлөвлөлтийг байгуулж азаргалж байгаа нь өөрөө бас аюу хэцүү байна гэдэг дээр одоо янз янзын тийм эрдэмтэн судлаач тэр цэцмаа Лозаныг сургуулийн одоо шургоолж болон шавьж судлаач нар бол асар их одоо янз янзын тийм мэдгдлүүдийг бол хийгээд байгаа юм байна. Тэгэхээр одоо манай Монгол улсад бас энэ тентхийн мэддэхгүй амьтад одоо ирээд янз янзын нутгийн уугуул одоо амьтдыг эзлэн түрэмгийлж одоо ханган бавж байгаа тохиолдлууд бол байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн гадаад дотоодоос янз янзын амьтан авчрахтаа тэрийг бас сайн бодож явахгүй бол Монголын уугуул экосистемийг сөнөөх түүнээс болоод одоо цөлжид хувир ашиглалт эсвэл янз янзын өвчин зөөрөөс гарахыг бол үгүйсэхгүй байдаг. Тэгэхээр тийм болохоор ерөнхийдөө юу яадаг юм. Шоргоолж гэдэг амьтан бол асар өндөр доминашн амьтан учраас өөрийгөө хаанч очисон тэндээ өөрийгөө ингээд хөөрхөн болгоод яваад идэх гэж. Заримдаа бүр хасах одоо 1 градус ч гэдэг юм уу те 0-оос доошо градусд хүртэл одоо ингэж амьдарч чаддаг тийм шоргоолжны тийм одоо колонууд бас байна гэж яриад байгаа. Тэгэхээр шоргоолж гэдэг амьтан бол одоо дэлхийн үүсэл хөгжил одоо энэ хувьсан энэ бүх юмд одоо дасан зохицох чадвартай, дарангуулах чадвартай юм айхтар актив амьт юм а гэдгийг одоо та бүхэнд хэлээд байна. Мэдээж шоргоолжнууд хоорондоо өгөө аваатай үзэлцэж явах үед дунд нь бас 8 пан зүсэргэх, бие биендээ урвах, шарвах, хатан хааны итгэлийг одоо хөсөрдүүлэх, хариуцаж явж байгаа одоо түшмэл одоо шоргоолжнуудыг араас нь одоо худгалах гэх мэт янз янзын тийм хор найруулагддаг. Тэгээд хэдий чиний одоо хэмжээний одоо дайн булдаан хийн төдий чиний бас тухайн колоны өсөлт хөгжилд бас ингэ зогсдог. Тэрийг нь хүлээгээд бас эсрэг колонуудаас зэвсгээ бэлдээд хутгаа ирлээд байж идэг ийм янз янзын ийм өгөө аваатай адармантай
талтай түүхөл үргэлжилж байна. За тэгээд мэдээч бас насаараа хатан хаан хийсэн шоргоолжууд бас байдаг. Магадгүй өрсөлдөгч нараа ухаанаараа бас ялсаар байгаад өөрийнхөө үр удмыг хэдэн мянган жилд одоо ингэж устгахгүй хэмжээний тийм одоо ДНК-гийн одоо гинжин урвалыг үлдээж чадсан тийм том калаанууд бол бас байдаг. Арслангийн түүх болон шоргоолжны түүх бол монголчуудын Азайг бол үнэхээр хүргэх ёстой хүргэж байгаа түүх гэж би бол ойлгож байгаа. Тэгээд цаашдаа шоргоолжны энэ том одоо цохилцсон, толхилцсон, алаан хядаан ороо гараа бүх зүйлийг та бүхэнд задлаж дундуур нь бас энгийн хэлгээр ингээ оруулаад та бүхэнд ойлгомжтой хэлбэрээр явна. Тэгээ шоргоолж гэдэг амтан бол учир эмх замбраа нь олдохгүй нэг ирээлжсэн буужгансан амтад гэсэн үг биш. Шоргоолж болгон өөрийн гэсэн хийх ажлыг хийгээд яг л өөрийнхөө замаар явждаг. Яг тэр замаараа буцаад үүрлүүгээ харж идэг, маргааш бас гараад ирж идэг. Яг л ийм л амтан. Яг ингэж явж явах үедээ ирхэн ч байгаа, ирэхгүй ч байгаа янз янзын зүйл болдог. Тэгээд энэ бүх нарийн ширээ амьдралыг шоргоолжны одоо ертөнцид өөртөө алдар нэр хүндийг мандуулж исэн том одоо колониудын тухай түүхийг та бүхэндээ хойшод сорчилж ингэж оруулаад явна гэдэг тийм одоо амлалтыг өгье. Тэгээд өнөөдрийн оруулж байгаа бичлэг маань 30 минут болж байна. За тэгээд ямар ч текст харахгүйгээр шууд цээжээр явж байгаа учраас энээс их удаа яваад хэрэггүй байх. Тэгээд юу яа. Манай гоё түүхүүд сувгийг сонсоод энэ сувг дээр гарч байгаа түүхүүд та бүхэнд аягүй их таалагдаад сэтгэлийн дэм буюу цайны мөнгө өгөхөөр болвол одоо энэ доор гарсан QR код болон комент хэсэг хамгийн дээр байгаа хаан банкны дансруу та бүхэн хүссэн одоо тоо хэмжээгээр цай кофений мөнгө шилжүүлж болно. Тэгээ мэдээж өдөр болгон өөрийн дансаа шалгаж байгаа. Тэгээ тэрийг хараад асар ихээр урам авдаг. Мөн олон үзэгч нарыг хэлээд байгаа. Та энэ өөрийнхөө YouTube дээр реклам сурталчилгаагаа явуулаач. Алин болго ингэж явах үгээ. За тэгээ үүнээ одоо тун удахгүй одоо энэ гоё түүхүүд сувгийн бичлэгүүд дээр одоо реклам байрч эхэлнэ. За тэгээ реклам байршуулахдаа эхэнд нь нэг явуулах уу? Эхэнд голд сүлд гэх мэтэр ингэж 3 таслах уу гэдгээ бас би одоо яг сайн юу яаж мэдээгүй байна. Багцаалж бол мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан та бүхэн комент бичвэл магадгүй эхэндээ нэг удаа реклам дараад ингээд хойш үргэлжлүүлээд явуулаас амар байна энэ төр гэдэг санаа оноогоос хэлээрэй. Зарим ютуберуудын хийгээд байгаа бичлэгэн дээр одоо хэдэн ч реклам гараад байгаа. Сүүлдээ бүр ингээд урам хугараад дундуур нь хаяад гардаг тийм тохиолдлууд бол байдаг. Тийм учраас та бүхэн өөрт боломжтой таата нөхцлөө надад энэ комент бичээрэй. Эхэнд нь нэг томхон реклам явуучих уу, дунд нь нэг явах уу, эсвэл сүүлд нь ганцхан явах уу гэдгээ та бүхэн доор биччихээрэй. За тэгээд манай гоё түүхүүд сувгийг дагдаг, барьдаг, дагдаггүй бас зөндөө хүмүүс байна. Тэр хүмүүс одоо дардаг, барьдаг надад дараад комент хэсэгт ядаж ганц цэгч гэсэн бичиж байгаа. Тэгвэл манай түүх юм байна, гоё түүхүүд юм байна, өсөлт хөгжил.